хэлбэрээр хийсэн мэдээллийг яг одоо улаарч үзнэ. Австралийн алдар Синко Петрес хамтлаг Монголд ирлээ. Монгол улс Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтсны 45 жилийн энэ жил тохиож байгаа. Уг байн баярын хүрээнд Австралийн алдар Синко Петрес жаз хамтлаг Монголд ирсэн юм. За тэд Монгол улсад ирээд маш олон үйл ажиллагаанд оролцсны нэг нь жаз хөгжим сонирхон суралцдаг Монгол залуу уран бүтээлчдтэй нэг өдрийг жаз хөгжмөр амьсгалан өнгөрөөсөн явдал байлаа. Тэд хамтдаа дуулж мэдхгүй зүйлсээ хоорондоо ярилцаж хамтдаа хөгжим тоглоснод Монгол залуу уран бүтээлчдийн хувьд аз завшаантай зүйл болсон гэж хэлэхэд болно. Ингээд тэдний сэтгэлийг сонсцгоё. Тэгээд Монголд анх удаага ирж байгаа. Тэгээд энэ үнэхээр гоё experience буюу одоо гоё тийм туршлага болж чадлаа. Тэгээд Монгол одоо энэ залуу хөгжимчид сурагч дундаас сайн хөгжимчид амар их байт юм байна. Бид нар энэ ч ирээд хамтдаа амар гоё концерт зөндөө хийсэн. Тэгээд дуучид нь айгүй сайн байт юм байна. Тэгээд энд хамгийн анх удаага ирэхдээ амар баяртай байна. За яг хоо миний хувьд бол яг жаз хөгжмийн одоо энэ ангид суралцаад яг 1 жил болж байна. Тэгээд ерөөхдөө бол сая бол аюу гоё байлаа. Тийм гадны хөгжимчдтэй ер нь ингээ хамт тоглоход ер нь аюу шин содон байдаг л та. Тийм өмнө бас зөндөө хамтлагуудтай тоглож дуулж үзчихсэн. Тэгээд энэ удаагийн хамтлаг бол бас маш гоё мэдрэмжтэй чадварлаг амар угаасаа олон жил тоглосон усуд байх шиг юм. Тэгээд маш их таалагдлаа хамт тоглох. Сэтгэл маш өндөр байна. Ингээд энэ гайхамшигтай хамтлаг одоо Монголд ирж байгаа нь бол маш гайхамшигтай үйл явдал болж байгаа. Дээрээс нь ингээд энэ гайхамшигтай хөгжимчдтэй дуулж одоо 1-2 дуу ингээд хамт дуулаад үзнэ гэдэг бол ямар ч одоо дуучин бол мөрөөдөл ах. Энэ хамгийн гол нь энэ бол миний хамгийн их доошдж явдаг одоо traditional jazz players байгаа. Тэгээд тийм болохоор энэ хүмүүстэй одоо яриаг нь хүртэл сонсоход бол маш өгөөчтэй гайхамшигтай байна. Синко Петрес хамтлагийн хувьд 7 гишүүнтэй бөгөөд 1984 онд байгуулагдсан цагаас хойш идэвхтэй уран бүтээл төрөж буй мэргэжлийн жаз хамтлаг юм. Хамтлагийн гишүүд дор бүрнээ нэгээс олон хөгжмийн зэмсгээр тоглодог бөгөөд тэд уламжлалт жазаас эхлээд орчин үеийн жаз хүртэл бүхэл урсгал жанраар тоглодог байна. Тэд хөгжимчний нарийн ур чадварыг харуулахаас гадна өөрсдийн алиа хошин хөгжилтөө зангаараа олонний хайрыг татдаг хамтлаг юм байна. Сонирхолж хэлэхэд хамтлагийн хамгийн ахмад гишүүн нь 73 настай, харин хамтлагийн хамгийн залуу гишүүн нь 35 настай юм байна. Синко Петрес хамтлагийн хамгийн том зорилго нь жаз хөгжмийг дэлхийд даяар таниулах явдал юм. Тэмч учраас тэд жил бүр аялан тоглолт хийж жаз хөгжимд дурлагсны тоог нэмсээр байгаа юм байна. Billboard Music Awards